байна. Hello guys. Өнөөдөр нэгдэг өдөр байна. Та бүхний харж байгаачлан би өнөөдөр өнтөр сэтгэл гаргаж нүур амаа бодсон байгаа. Яагаад тэгэхээр би сонссон байхгүй юу? Өнөөдөр ингээд манай сургууль дээр соёлын өдөрлөгтэйгээд хятад сургуулиудад угаасаа соёлын өдөрлөг гэсэн юм болдог зөө. Тэгээ би тиймэнд нь оролцож үзхийнсэн гэж бүр үнэхээр маш удаан хугацааны турш бодсон гэх юм уу, одоо ахлах сургуульд ахтаал ингээл нэг тийм delusion үүсгэж байгаа штэ, бабл дотор амьдрал тэр дундаа би яг тэгж боддог байсан. Тэгэл өнөөдөр байгаа гэхээр нь тэгэл ирсэн чинь I don't know, байхгүй юм шиг байна зөө. Би чи энд ингээд ганцаархнаа Монгол оюутан байхгүй юу? Тэгээд тэр соёлын өдөрлөгт нь яг оролцож яг ингэж юм хийх юмд нь болохоор заавал баг бүрдүүлж орно гэдэг. Тэгэнгүүт Монгол өөр оюутан байхгүй болохоор би ингээд Монгол гэсэн ийм баг бүрдүүлж чадахгүй байхгүй. Тэгээд би ерөөхдөө заугаасаа яг ороод яг заугаасаа би яг оролцож чадахгүй маань. Гэхдээ зүгээр очиж харж үздэг юм байдаг штэ. Зүгээр юу болж байна даа гэж хардаг. Тим юм хүмүүс харъя гэдгсэн чинь заяа. Яг миний төсөлснөөс бүр шал өөр амар сони юм болж байлаа. Сая яг тэр миний сонссон газрыг бодвол уг нь ингээд багш магш ингээд за тэддэх өдөр ингээд юм гоё юм болох юм байна шүү. Та хэд очиж сонирхороо гэсэн юм хэлэх юм болов гэж бодсон. Тэгээд багш хэлээг байхгүй юу? Би тэгээд найзаасаа олж сонссон байхгүй юу? Манай найзд болохоор багш нь ингээд тусгайлан ингээд хэлсэн юм бэлээ. Тэгээд би тэр найзтайгаа очиж үзье даа гэж бодоод бэжсэн чинь манай найз намайг гинт жоохон betray хийгээд гинт өөр найзтайгаа ингээд явдаг байхгүй юу? Би тэгээд жоохон ганцаараа үлдээл. За манай найз маань өөр найзтайгаа төрүүлээ явцсан чинь би одоо араас нь тэгээд очиж даа гэж хэлдэг байхгүй юу? Тэгэл араас нь чаваас очсон ч юм бүр амар миний төсөөснөөс шал өөр юм байла. Миний төсөөсөн юм болохоор яг ингээд янз бүрийн асар гаргаа тавьсан. Тэгээ тэнд нь ингээд улс орнуудын ингээд янз бүрийн хоол хүнстэй тэгэл гоё соёлоо рекламцсан тиймүүд нь хараад би вау ямар гоё юм бэ гэж явах юм болов гэж бодсон чинь үгүй зөө. Яг миний харснаар бол нэг юм классрум дотор баахан хүүхдүүд суудсан байсан. Тэгээд би ингээд надад яг ховчлон багш ямар ч мэдээлэл хүргээгүй учраас би яг тэр зүйлийг яг үнэн үү худлаа юу гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ. Тийм учраас би яг орж ол зүрхлээгөө орхоос жоохон айсан мен ч угаасаа цаанаасаа нэг тийм юмнаас айдаг өвчтэй. Тийм учраас би амар хичээл зүтгэл гаргаж нүрээ будаж дайжгүй хувц өмсөж ирсэн ч гэсэн айгаад тэгээ ерөөхдөө бол за энэ арай биш юм байна гэж бодоод орч чадсангүй. Манай сургууль амар хогийн байгаа. Ийм болохоор амар хогийн гэдэг байгаа байхгүй юу? Би ингээ гадаад оюутан гэдгийг хүний хуваар юм хуманд нь оролцмоор л байна шүү дээ. Манай сургууль амар заваан зөө. Ингээ хоёр доормтой. Тэгээ нэг доорм нь болохоо арай гайгүй. Одоо энд байгаа доорм ихгүй тэр өндөр. Нөгөө доорм нь болохоо хогийн зөө. Нөгөө хогийн доормт нь би яадаг. Тэгээ бүр ингээ бүх одоо сайт платформ нөгөө WeChat хаяг маягтыг нь ерөөсөө энэ гоё доормныхаа зураг мургийг л оруулдаг. Балай муухай доормныхаа зургийг оруулдаггүй. Тэгээ хүүхдүүд энэ гоё доорм гэж одоо төврээд ирэнгүүт ингээд жоохон ингээ арьс өнгөөр ялгарлаад ингээд зарим хүмүүсээ ингээд тийш нь явуулцдаг зөө. Одоо жишээлбэл нөгөө нэг Пакистан хүмүүсээ бүр дандаа тэг муухай доорм руу явуулдаг байхгүй юу. Тэгээд одоо Монгол хүн ингээд муухай доормд амьдарч байгаа. Тэгээ бас нэг Япон охин муухай доормд амьдарч байгаа гэдэг багш нар сонсонгуудаа ингээд ямар сони тэнцэн уг нь ингээд нөгөө улсынхан хүмүүс орж ирж гэдэг. За тэнгууд ягаад ч би тэр муухай доормд нь орцсон. За тэднээс болоод амар травматай ингээд хамгийн музей ядал явчихдаг. Тэгээд ингээд юм хогийн сургуульд явах үнэхээр хэцүү байна. Тэгээд яг ч л одоо энэ сургуулиас 14 хоногийн дараа буцлаа гэдэг нь л амар гоё. Амар хөгийн байгаа шүү. Тэгээ яаж яхаа манай найз ингээд намайг хаяа авцсан болохоор ингээд амар муухай заа. Би тэр найзтайгаа яг сүүлийн 1 сарын хугацаанд амар дэжгүй бондинг мүсгээд амар гоё болж исэн чинь ингээд гинт ингээ хаяа авцсан чинь ингээд амар ингээд сэтгэл гонцоогоо зөө. Угаасаа тэгэн шүү. Би энд ингээд найзгүй бүхэлдэн 6 7 8 сар ингээд байж байгаа. Дараагч нэг амар дэжгүй vibe нийлдэг найзаа олсон чинь нөгөөдг нь өөр хүмүүсийн явчихаар манай ингээд доромны гадаа хүмүүс юм зараа байж байгаа. За би тэгээд одоо өсөд байгаа болохоор эндээс юм харж агаад авъя гэж бодлоо. Юу авт юм бэлээ? Бүр юу амар олон юм биш. Одоо оройн хичээл рүүгээ явж байна. Манай зурдаг хичээл. Зурдаг хичээл жоохон ядаргаатай байд юм аа. Амар орой ордог болохоор нойр хүрээдэг. Ойрт цаг агаар заяа. Бүр амар дэжгүй байгаа заяа. Өмнө 7 хоног нэг хэсэг амар халуун бөхчм хогийн байж агаад гинтхэн сэрүүн салхи орж ирээд тэгээд амар гоё яага. Yes, би бол яг намайг яван явцсан юм байвал үнэхээр
жаргалтай л байхаар байна. 然后呢，这个铅笔线不能太重。 Good morning. Өглөө 9 цаг. Тэгээд 2 дахь өдөр би одоо хичээл рүүгээ алхаж явна. Өчигдөр байжсэн чинь манай сургуулийн нэг багш талгаад одоо энэ Нанчны сургуулийн багш талгсан байгаа байхгүй. Тэгээд маргааш юм Монгол болон Хятад компани хоёр ингээд нэг уулзалт зохион байгуулах гэж байгаа. Чи ингээд монгол хэлтэй, монгол оюутан учраас ингээд орчуулга хийгээд өгөө гэдэг байхгүй. Би тэг гайхаж байгаа шүү дээ. Анх ойлгохдоо би зөв монгол хүмүүс ирж байгаа гэж хэлсэн байхгүй. Би тэгэхээр ингээд манай сургуультай монгол оюутнууд ирээд, сурагчид оюутнууд ирээд тэгээд танилцаад нэг тиймэрхүү жижигхэн юм болж байгаа юм байх гэсэн чинь бүр ингээд компани ингээд хоорондох орчуулга гэж. Би тэг ингээд тэрийгээ сонсож жоохон айгаад заяа. Тэг гол нь тэр хүмүүс ч тэг Нанчаанд угаасаа нэг олон монголчууд байгаад байдаггүй заяа. Тэгээд чаваас олдсон нь одоо би л юм шиг байгаа. Тэгээд би ч гайгүй ууг нь ярихын хувьд ширэн та гэтээ би яг ярихаасаа илүү ойлгох нь илүү дээрхгөө хүн юм яриад байвал би ингээ ойлгоно. Тэгээ буцааж ингээ юм ярих гэхээр жоохон төгдрөөд байдаг төрлийн хүн юм баггүй юу? Компани үг хэллэг мэлэг хэцүү үг хэлэхдээ бол би ярихтаа жоохон хэцүү шүүгээ хэлсэн чинь надаа зүгээрээ бид нар ингээ зүгээр харилцан ярианы энгийн үг хэллэг ер нь бол тиймэрхүү юмд орчуулга хэлэх гэж байгаамаа гэдгсэн. Тэгэл би за шүү дээ гэж өнгөрсөн. Гэхдээ мэдгүй байна. Тэгээ жоохон айцтай байна. Орой 5:30-аас би тэр компани дээр нь очиод тэгээд оройны хоолн дээр нь хамт байгаад орчуулга хийх юм шиг байна. Нэг тиймэрхүү юм болчих шиг боллоо ш өнөөдөр. Одоо 4 цаг өнгөрч байна. 5:30-аас уулзалттай. Oh my god, наашаа тэгээд ингээд 5:30-аас уулзалттай гэдэг амар зүрхтэй юм формал юм явуулсан. За би зүгээр ингээд чатаар за одоо тийм газар ирэх шүү гэж зүгээр ингээд хэлчих юм бол гэсэн чи үгүй. Амар сүртэй ресторан дээр явуулснаа тэрнийхээ нэм VIP өрөө тийшээ орохт нь хэлэх нут код мовчлоо мэдгүй нэг тиймэрхүү сайн юм явуулсан. Би тэгээс oh my god. Би бол дотроо бүр өгж байна. Дотроо ч биш би гаднаа ч өгнө өгч байгаа нь харагдаж байгаа зү бүр амар сандарсан байгаа нь угаасаа харагдаж байна. Тэгээд ийм өмссөн байна. Хоёр өгтөгч аваад за. За орчуулга хийчлээ өнөөдөр. Oh my god. Намайг 5:30-аас дуудсан байхгүй. Тэгээ бүр битгий хоцроороо гэл би бүр амар бүр яг 5:30 гэл хоцсон. За тэгсэн чи хараа яг уулзалтанд ирэх хэвээр хүмүүс нь болохоор жоохон хоцорч ирээд тэгээ ялангуяа манай монголчууд амар хоцроод тэгээд бараг 7 цаг гэж нөгөө уулзалт нь эхэлсэн. Зэ би тэгээ цаг 30 минут шахуу хүлээж гадаан бахан байж тэгээд ясан. Тэгээд нэг 9-өөс гээд ерөөхдөө бол уулзалт маань дуусаад яг хоол идэлт маань дуусаад араас нь цаадуулчаа нэг газар очиж шорлог шараад пив уун гэсэн төлөвлөгөөнд ороод тэгээд бид нар тэр газар руугаа таксидаа сайхан явсан. Тэгээд би угаасаа оюутан юм чинь доромдоо ирэх ёстой. Тийм учраас ингээд намайг за чи ирэх тарай гэх тэгээд намайг хариулсан байгаа. Тэгээд би ирсэн байна. Oh my god. Би бүр нэгэ сайхан л идэж уулаа. Надтай нийлээд 18 хүн байсан. Тэрний хоёр нь болохоо яг Монгол яг компаниас нь ирж байгаа ах. Тэгээд тэр хоёр хүн бас нэг Монгол орчуулагч даваалаад хүрээд ирсэн байсан. Тэгээд нөгөө компани зүгээс бол 3 хүн заяа. Тэгээд нөгөө Хятад компани зүгээс болохоо нэг 3 босс байсан. За тэгээд бусдууд нь нэм жижиг сажиг өөр ажилтан ч юм уу тиймэрхүү хүмүүс байсан. Тэрийг нь бол сайн мэдгүй. Тэгээд би чи одоо тэгээд орчуулагч юм чи. Тэгээд гол нь намайг бүр амар эрен сурвалжилж олсон юм бэлээ заяа. Оцсон чи ингээл нөгөө нэг ассистент хийдэг те нарийн бичиг гэх нэг тиймэр хүмүүс идэв штэ. Арын ажлыг ингээ амар гоо зөксүүлдэг. Яг тийм гаруудтай би ингээд нийлээ суудсан нэг цаг 30 минут юм хүлээж ирсэн. Тэр үед ингээ надад хэлсэн байхгүй юу. Ингээд Монгол оюутан өстой олох өстой хэцүү байлаа.
ерөөсө танай сургууль тэгээ өөр нэг бас нэг сургууль ойтон байгаа гэл тэгэл хамаагүй амтан лөө залгаал үзэл бөө юм болж чи бүр өчигдөр шүн 9 цаг 30 минутын үед ингээд яг бид нартай яг холбоо барьж таарад тэгээд ашгууж хамааг олсон бөө юм болж олсон шүү гээл за. Тэгэл би чи зөө гэл тэгээд бас би чинь жоохон хайж байгаа штэ мэрэгжлийн үг хэллээ хэлээд байхад яах вэ ямар хэцүү мэцүү гэл жоохон хайж исэн. Тэгсэн чинь тэд нар зүгээр тэгээд гайгүй нэг амар сандралгүй тэгэл байж хад болно гэл. Тэгэл очиод яасан угаасаа яг 3 боссын дунд очиод сууж байгаа байхгүй юу? Угаасаа би хятад талаас намайг олсон болохоо тэгэл яг хятад 3 боссын голтноос суугаалцсан. Гол хамгийн гоё юм нь болохоо манай Монгол босс маань англиг ирдэг. Тэгээ манай хятад боссын нэг нь маань бас англиг ирдэг. Тэгээ тэр хоёрыг бивэнтэйгээ сайхан англиг яриад ойлголцоо яваад ирсэн. Тэгээ ерөнхийдөө бол ихэнх тэндээсэн хүмүүс бараг бүгдээрээ шахуу англиг ярьж чаддаг байсан болохоор цаадуулч англиг жоохон яриад ойлголцоод байсан. Тэгээд яг нэг 3 босс байгаа гэсэн штэ. Нэг босс нь англиг ярьдаг. Нөгөө 2 босс нь англиг ярьдаггүй ингээ хятад ярьдаг. Тэгээ хятадаар ярих хэрэгтэй яг юм төв аялахаар биш. Жоохон яг юм нанчаан аялгааг ярьдаг байсан байхгүй юу? Ярьдаг байхгүй юу? Тэгээ нанчаан аялгааг ярих чинь ингээд зарим нэг үг хэллэг мэлгэн би ойлгодгүй юм заа. Гэхдээ яг уу дасаж байгаа л да. Тэгээд тэр хоёр юм хэлж мэлэнгүүт нь сайхан орчуулж өгч мөгөөл тэгэл цаазуулч ёстой хайр нэргүй хамаа замраагүй уугаалцаа пив жоохын цагаан арх жоохын янз бүрийн ойлж байгаа. Би тэгэл наа ингээ цай уугаал. Тэгээ гол нь нөгөө 2 босс нь болохыг намайг ингээ монгол хүн гэдгийг мэдгүй ингээ намайг ингээ хятад хүн тэгээ чи яаж монгол хэл сурсан ингээ асуу. Би тэгээ ингээ гайхаа тэгээ байж байгаагүй би монгол хүн шүү дээ гэсэн чинь өө тийм үү ямар ерөөсө хятад хүн шиг харагдлаа шүү дээ ямар сони юм гэлээл би харин тийм ээ тэгэл монгол хятад хоёр жоохон адилхан л харагдталтаа гэл тэгэл өнгөрсөн. Тэгээд нэг тиймэрхүү байлаа. Амар дэжгүй өнгөрсөн. Тэгээ угаасаа би нэг их орчуулга бол хийгээд байгаагүй. Цаадвал чи яг ууж дуусчаад дараагийн газар руугаа явахгүй. Машина хүлээж явахдаа би бинтайгаа нэлээд яриа өрнөсөн. Тэр үед нь би нэлээд их орчуулга яг хийж юм ярьсан. Гэтэ нэг яг юм хөөрхөн энгийн ярианы хэллэг байсан болох гайг байсан. Гэтэ яг нөгөө нэг хятад хөгшин тэгээд яг энэ нанчаан яриагаар ярьдаг ах байгаа штэ. Тийм болохоор ингээд жоохон ингээд жоохон сонсоод ойлгох гэж жоохон хэцүү яриатай байдаг тийм. Жоохон ингээд тааж хараатаа дахиад хэлдэ гэж яагаад сонсохгүй бол жоохон ингээд жоохон эвгүй ингээд ярьдаг. Тийм болохоор тэр нь жоохон хэцүү байсан ч гэсэн өнөөдрийг бол даваад гарлаа. Тэгээд маргааш өглөө 9:30-аас би дахиж тэднийх нь бас нэг хуралд очиж орчуулгын гэдсэн. Одоо яг хуралд очиж орчуулга хийн зэв. Тэгэнгүүт өнөөдөр чинь болохоо зөв хоолнд ороход орчуулга хийсэн болох гайгүй. Маргааш болохоо жоохон мэрэгжлийн үгэлэх ч юм уу хэцүү юм болох бах. Гэтэ нөгөө талаас бас орчуулагчтайгаа болохоор би бас ганцаараа орчуулга хийхгүй нөгөө талаас орчуулга хамт хийх болохоор арай гайгүй байх. Тэгээд цалин өндөртэй би ингээд орчуулгыг хийдэг юм бол мэдээд юм бол гэлж гайхаал за. Тэгээ гол нь яг цагаар тоочмол би сая нэг 2-3 цаг л орчуулга хийсэн заяа. Тэгээд маргааш гэсэн нэг тэр хавцал орчуулга хийх байх. Тэгэл ер нь гайгүй болчихж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд би ингээл за нэг 200-300 яаны цалин авчих надад ажигдээ гэсэн чинь надаа доод ханш 500 яанаар ерөнхийдөө л үнэлжсэн. I don't know гэхдээ яг миний цалин хэд байхыг мэдэхгүй байна. За өнөөдөр нэг тийм байлаа. Маргааш уулзъя. Маргаашаас дахин өөр нэг орчуулга хийсэн experience гарах юм шиг байна. Bye bye. Өнөөдөр юу ч гэсэн орчуулга хийлээ. Oh my god. Өглөө би нэлээд эрт гарч явсан байхгүй. Тэгээ 2 цаг автобусаар явсан очсон за. Автобусаар яхааргүй амар удаа явдаг. Тэгээ манай сургуулиас метро байдаг болохоор тэгээд би нэг таксинд сууя гэж бодоогүй маа. Тэгээд бүр боо юм болж очсон. Тэгээд 10 цагаас манай хурал эхлээд тэгсэн чинь oh my god мэрэгчлэг хэлэхтэй юмнууд орчуулагч ямар хэцүү юм бэ? Би бүр юу ч ойлгоогүй за. Тэгэл дүжирт сууж байгаа л тэгэл жоохон санаа зовоод заяа. Тийм юмны төлөө би цалин авах хэрэг ч амар сонирн байгаа штэ. Гэхдээ яах вэ? Чадгаараа тэгэл жижиг сажиг юм ярьж байгаа энэ орчуулж өгөөл тэгээд цаадуулчин гэсэн ерөнхийдөө бол намайг
ингээл ойлгоол. Би угаасаа тэгээд эхний курстэй ч ороогүй байгаа. Яг мэрэгчлээд сурч эхлэегүй жоохон үхэт гэж. Тийм болохыг тэгэл дэжгүй өнгөрсөн. Тэгэл араас нь нөгөөдөл чинь бас хоолнд ороод тэгээд дагаад сайхан хоол идэл 2 өдөр үнгүү хоол цалинтай болоод хүрээд ирлээ. Амар гоё дэжгүй туршлага боллоо. Тэгээд амар сайн хилээ үзээд мэрэгжлийн хэллэг гаргаахгүй болчих юм бол ер нь хааж гадардахгүй юм байна. Хилтэй бол хөлтэй гэж үнэхээр үнэн. Тэгэл хилтэй хахад амар сайхан орчуулга хийгээл ингээл явчихаар юм байна. Тэгээд яг өөрийнхөө мэдлэгийг ахиулаад гэх юм бол яг би өөрийгөө үнэлэх тийм үнэлэмж тэгээд үн гэх юм уу тийм зүйл амар ихсээд тэгээд цаанаасаа бас амар цалин сайтай гоё ажиллаад дэжгүй доктортой амьдрахаар юм байна да гэж бодлоо. Өнөөдөр 4 дахь өдөр хичээл руугаа явж байна өглөөний. Нар бүр амар хурцсан. Гэтэ нэг халуун биш байна. Дэжгүй байна. Guys, ойрд гэж ер нь бол сүүлийн баг сар гаруй мэдгүй ер нь баг намчаанд байх хугацаанд би яг юу хийгээд байна? Би яг яагаад байна гэж өөрөөсөө янз бүрийн асуулт асуугаал нэг юм бодлогоширдог та нэг юм сонин би яг тийм байдалд баясаар л байгаа байхгүй юу. Тэгээд Монголд очил гайг болох гэж найдаал юм. Тэгээд уг нь ингээд өмнөхөө бол би хийх юмтай тэ өчигдөр ажил хийж үзээд нэг тийм мууд арай дээшилсэн гоё ингээд өдөртэй бишмиш болоод байгаа ч гэсэн тэгээ одоо буцаад бүр 15 хоног үлдсэн байгаа байхгүй юу. Тийм ч гэсэн ингээд ягаад ч юм цаанаасаа нэг тийм нэг юм санаа зовноод тэгээ нэг тийм сонирн байгаа даахгүй. Тэгээ юунд гэдгээ сайн мэдэхгүй ингээд зовоод байна. Тэрнээсээ болоод хайрээ бүр амар сонио. Тэгээд одоо юу ч гэсэн дараа 7 хоног болчихвол тэгээд амар хурдан ер нь бол цаг хугацаа хурдан л өнгөрч л та. Тэгээд юугоо 15 хоноо л тэгэл нутаг буцах маань ирчгээд л байна. Тэгсэн ч гэсэн нэг жоохон сонио. Нэг сонио юм санаа зовоод ямар хэвчтэй юм бол доо. Инараа энийг би дөнгөж ирчээд авсан байхгүй юу. Тэгээ бүр ингээд шамирцсан. Бүр арай л амар шамирцсан ингээд дэлгээд явангууд чихэрч дуурч муураад одоо тэгээд харих төхөөрөө хаяа гэж одоо л гэж. Юм ихэр явж байна. Нара энэ дэлгэр авахгүй хоолоо вокцаа. Тэгээ хамгийн өнөд 8 хэмбэртэн заяа. Ингээ 99 он 150 он маань. Тэгээ би эндээс сайхан авда 2 юм авчлаа. Yes, this манай Вьетнам найзтай ингээ 2 тал уцааг яриад гэр бүлийнхандаа юм авч ийн эндээс. Yes, тэгээд ойлгомжтой манай нэг мейкапны газар орж ирэх юм байна. Ингээл баахан мол бивэнтэйгээ нийлцэн ингээ дүүрэн газар байх хэрэгтэй юм шиг өнгөрчлөө жоохон хоосондоо газар ах юм.